Монгол туурхтнууд дөрвөлжин тод, соёмб, төвд, кирилл гэх мэт олон төрлийн бичиг үсгийг хэрэглэж ирсний дотроос хамгийн удаан бөгөөд тасралтгүй хэрэгслэр ирсэн нь жухамдаа монгол бичиг юм. Харин өдгөө үндэсний ухамсар дахин сэргэж, монгол бичгийн талаарх хүүхэд залуус иргэдийн хандлага эерэг тал руугаа чиглэж байгаагийн жишээ бол Монгол Улсын их сургуулийн дэргэдэх хос уянга монгол бичиг соёлын нэгдэл юм. 2003 оноос хойш үе үеийн багш төгсөгчдийн их хэл бичиг соёлоо дээдлэн түгээн дэлгэрүүлэх их үйлс үргэлжилж байна. Ардын багш Чажил Сөрөнгийн нэрмжлэлт Монгол бичгийн улсын олимпиадыг бол тухайд улсын олимпиад биш одоо Монгол Улсын их сургуулийн хэмжээнд зохион байгуулдаг гэсэн Монгол бичгийн олимпиадээс одоо бол улсын хэмжээнд зохион байгуулах 23 4 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Том олимпиадыг хүртэл хамтран зохион байгуулдаг. Өөрсдийн гэсэн одоо онцлогтой тэмцээн уралдаан, сургалт, лекц, семинарыг зохион байгуулдаг юм том оюутны нэгдэл болж өргөж өгсөн байна л да. Монгол Улсын их сургуулийн төдийгүй улсын хэмжээнд бол энэ олон ерөнхий боловсролын сургуулиуд хамтраад болоод энэ Монгол бичгийн одоо суртан таниулах тал дээр бол нийгмийн сайн сайхны олон үйл ажиллагаануудаар бол хамтарч оюутны бусад клубүүдтэй хамтарч ажилладаг. Дээрээс нь салбар дугуулангуудтай тухайн салбар дугуулангуудтай бол манайхан сургалт явуулдаг. За тэн дээр бол одоо улсын сургуулиудын хувийн сургуулиуд бол манайд бол одоогоор 3-4 салбар дугуулангууд бол нээсэн байна. Орон нутагт хүртэл одоо манайх салбар дугуулантай. Тэгэхээр тэр хүүхдүүдтэй бол сургалтууд явуулдаг л та. Монгол уран бичлэг нь Монгол туурхтны утга соёл, оюун сэтгэлгээний бахархал, үндэсний бэлэг тэмдэг юм. Уран бичлэгийн үндсэн хэлбэр бол эртнийтийг, хичээнгүйтийг, гуйлгынтийг, таталгантийг, эвхмэлтийг, хулсантийг, дугуй эвхмэл, дөрвөлжин эвхмэл, тамганытийг, хос уянгын төрөл гэх мэт олон янз байдаг. Хос уянга нэгдлийн залуус бие биенээсээ суралцсан, судалгаа, шинжилгээ хийж, ард түмэндээ нөлөөллийн ажлуудыг хийсээр байна. Би 1-р курсийнхээ амар хос уянга клубт элсэж ороод тэгээд өмнө нь ингээд монгол бичгээр бичдэг байсан учраас шууд шууд багш оюутан болоод тэгээд тэрнээс хойш одоо энэ жилээс клубийнхээ тэргүүнээр ажиллаж байгаа. Биерээр ер нь анх бичиж сурахад бичгийн 4 эрдэнэ гэж байдаг. За түүнд бол муутуу, цаас, биер, бих, янтай гэсэн энэ 4 зүйл ордог. За тэгээд биерээр бичгэд хамгийн чухал зүйл бол таны хэлсэнчлэн одоо өргөлт, цохилт, даралт гэх мэтчлэн бичгийг одоо улам илүү одоо төгөлдөр харагдуулах зүйлсд бол анхаарах хэрэгтэй байдаг. Ер нь бол биерийн бичлэгээр бичиж сурахад бол тухайн хүний төлөвшил бол маш сайн болж өгдөг. Тэгээд ер нь нэг төрлийн бясалгал гэж бол хэлж байна. Мэцгаануу намайг Өнөр Заяа гэдэг. Би Монгол хэлний багшийн 2 дугаар төвчний оюутан. Тэгээд хос уянга нэгдэлт 1-р курсээсээ хойш явж байгаа. Одоо миний бичиж байгаа энэ төрөл болохоор холсон үзэг гэдэг. Монголчууд ерөнхийдөө л эрт үеэсээ одоо холсон үзгээр бичиж ном, судраа одоо ингэж барлж хэвлэдэг байсан. Энэ үзгийг болохоор одоо ерөнхийдөө юм налуу тэгээд бичвэрийн онцлог ч гэсэн өөрөө ерөнхийдөө бол нэг юм параллел гэх юм уу нэг ийм хэлбэртэй бичигддэг. Тийм учраас одоо үзэг нь ийм далийн хүний гар барихад нэг иймэрхүү байдаг гэсэн. Одоо биерийг жишээлбэл ийм босоогоор барьдаг бол энийг яг ийм үзэг барьж байгаа юм шиг барьдаг байхгүй юу? Тийм учраас аль нэгийг төрүүлж сурахад одоо хоорондоо холбоо хамаарал багтай гэсэн үг. Тийм учраас алийг нь төрүүлж сурж болно, алийг нь зөвлөж сурч болно. Гэтэ энэ хоёроо гол онцлог зүйлсийг нь хоорондоо нөгөө нэг одоо ялгадаг байх хэрэгтэй гэсэн. Анх бол 2003 онд одоо анхны эсэлтээ хийж яхад бол 77-8 одоо сурагчд эсэлжсэн. Тэгээд клубын гишүүн болж байсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр дотор гадаад оюутан, өөр бусад мэргэжлийн оюутнууд бол эсэлжсэн. Тэгээд үндсэндээ клуб гэдэг чинь оюутны сайн дурын үзэл санааны нэгдэл төр бол тогтдог учраас энэ бичиг соёлоо хайрлаж сурах, төвийн дэлгэрүүлэх төр үйл ажиллагаар нэгдсэн залуучууд болоод явж. Монгол бичгийн соёлын үндсэн одоо хичээнгүй бичгийн тийг. За тэгээд мэдээж бол түүхэн төрүүлж байсан бичиг үсгийн одоо үсгийн урлагийн одоо өв соёлыг бол бас хойч үедээ сургаж таниулах тэр тал руугаа илүү явдаг учраас орчин үеийн урлагтайгаа хослуулаад уламжлалт соёлыг бол илүү төлхөө авч явдагаараа бусад уран бичлэгийн болон одоо
урлагийн соёл юунаас ол жоохон одоо академик тал руу гэх юм одоо судалгааны тал руу илүү жоохон ойрхон л да. Хавар нам руу эсэлтэй шинэ гишүүд авдаг. Тэгээд шинэ гишүүдтэй бол ингээд өмнөх хуучин гишүүд нь суралцсан одоо өөрийгөө хөгжүүлсэн тэр гишүүд нь бол өөрөө оюутан багш болоод явдаг. Тэгээд нэг нь оюутан бие биенийг хөгжүүлээд явдгаараа бусад одоо салбар дугуулсан клубүүдээс ялгаатай. Тэнд бол нэг чиглүүлэгч багш байх болохоос чиглүүлэгч багш нь тэрийг тэгж гоё бичих тэрийг анхаарахаас илүү оюутнууд нь өөрсдийнх нь сурж мэдсэн ээ. Дараагийнхын гишүүдтэй уламжлуулдгаараа давуу талтай. Тийм учраас 20 гаруй жилийн хугацаанд бол энэ уламжлалыг бол адилхан авч явж байгаа л да. Манай улсын тусгаар тохиолдлын баталгаа бол яг хил бичиг байдаг. Тийм учраас ингээд жил ирэх тусам одоо монгол хичээр сурж байгаа хүмүүсийн тоон ингээд багасаад илүү сонирхол нь буураад байгаа болохоор тэрийг илүү одооны хүүхдүүд энийг яаж сурвал ямар арга барилаар ингээд зааж түгээх юм бол үр дүнтэй байх вэ гэж үздэг. Тэгээд багч болоо өөрийн гэсэн хувь нэмрээ оруулъя да гэд монгол хичээд ингээд гүнзгийрүүлэн суралцаад монгол хэл шинжилгээд мэргэжлэр сураад төгсөж байна. Тэтэм. Тэгээд энэ гиз. Тэгээд энэ болохоор хоёр тусал шүд. Тэгээд ингээд сүүл. Угалзын их мэлийг ерөнхийдөө яг юм бөөрөнхий дүрс дотор ингэж дүүргэж угалзалж их хэвээр байдаг. За тэгээд тэр бөөрөнхий дүрсээс ерөөсөө илүү гаргаж ингэж хайлж ерөөсөө болохгүй. Тэгээд ингээд угалзалж ингэж бичиж байгаа учраас угалзын их мэл гэж бол нэрлэж байгаа. Гэтээ бас заавал нь бөөрөнхий дотроо ингэж заавал бөөрөнхий гэхгүйгээ гэж баригдахгүйгээр бас ямар ч хэлбэртэй байж болно. 100% ч юм уу. За одоо чинь бүр ингээд цааш нь хөгжүүлээд явах юм бол ингээд одоо морь гэдэг үгийг угалзын ихтлэр ихлээ гэж бодоход морины толгой зурж агаад ингээд морины толгой ингэж хүрээлж байгаа. Тэн дотроо ингээд одоо багтааж байгаа морины толгойн дотроо багтааж морь гэдэг үгийг одоо ихвдэг ч юм уу. Яг тийм байдлаар илүү явж болно. Нарны мандлаас ургуулж үчдэг, нарнаас доош урсгаж үчдэг, нандин туяатай нь сүлжиж үчдэг, намирсан бороотой нь сүлж үчдэг, өн мөнхөд орших босоо монгол бичиг минь үү. Өв соёл үнэт зүйлсээ хайрлан хамгаалж авч үлдэх нь монгол хүн бүрийн үүрэг юм.